2. Хэлсэн юм уу? Окей. За юу яцгаа? Чигш. Хойлоо нэг өдөр алга нэг сон өөрөөр хэлдэг те. Тэг юу гээ? Харин тийм ээ. Нэг тийм хөөх юм олё. Хойлоо боди зэ. За яг одоохондоо яах вэ те? Эхний нэг 10 дугаар бол гайгүй шүү дээ те. Сааруулж за явах ч. За Нора байна. Жай байна. За өнөөдөр яалаа. Өнөөдөр хойлоо амар сонирхолтой мэрийг шийдсэн. Бас сонирхол. Өнөөдөр бит хоёр нэгнээсээ асуулт таснаа. Q&A. 5 билүү 6 илүү. За 6 5 6. Би чинь 6-ыг бэлдсэн. За би 6 бэлдсэн юм байна. Бэлдэж юм бэлдсэн. Гэтэ яг амар сүртэй бэлдээгүй зүгээр сонирхолтой байж магадгүй. Тэгтээ тийм гоё энгийн хамаагүй бас юмаа бас ярхан цааш ингэж бодоод би амар энгийн бэлдсэн шүү би бол. Тийм үү? Би шалгаж штэ. Тийм үү. Тэгвэл ингээд одоо join асуулт бэлдсэн асуултаас тий. Ноорогийн бэлдсэн асуултаас тэр ямар хүмүүс болохыг мэдэх боломжтой. Хэр бэхрөөж. Dirty minded гэж хэр бэхрөө аян санаатай. За яг хөө чиглээ. За би тэгвэл амар юу яа ирэмблэнэ хамгийн easy questionаас эхэллээ. Яана сандраад ах юм. Нэг юм. Эшлэрлэн ярих гээд авах гэдэг юм шиг болдог юм чи. Халууд өгчлээ гэдэг чи. За амар гоё easy questionаас эхлэе. За join хамгийн дуртай улирал юу вэ? Яагаад? Easy. Энэ бол 100 юм аа. Окей. Яагаад гэдэг бүгд мэднэ. Яагаад гэвэл 100 миний төрсөн өдөр болдог. Аха. Тэгээд 100 хөдөө явдаг. Амар гоё. Тэгээд 100 нэмгэн найдаг гоос явдаг. Нингөө утлах дуртай охин байх юм байна. Тий, гоё дуртай юм өмсдөг. За тэгээд ер нь бол бас гоё hang out мод найзтай hang out энэ ч гэсэн амар олширчдаг. Өвлөөс илүү. Тэгээд ер нь бол зан дуртай цэцэг нугаа дэлгэрнэ. Тэгэхээр 100 төрсөн гэ та бодоод үзэхгүй юу ордын. За ятаа. За окей миний асуулт ихний асуулт болсон. За миний жоохон фаны. Яана нөөх нь хариулт. За би хамгийн энгийн нэсэн асуу энэ чиний тайм виз явах. Чиний заяа. Ялгаад бити байлгаад энэсэн аим. За шүршүрт орохдоо хамгийн дуулах туртай хамгийн туртай дуу. Окей. За сонсох жиж болно дуулах жиж болох юм байна тий. Би нэг дуулдаггүй юм байна. Дуулж чад угаасаа ч дуулдаг биш дуулдаггүй юм байна. Байнга ямар нэг юм дэхтэй шүршүрт орохдоо сонсноо. Заавал сонсно. Заримдаа подкаст сонсно. Дуу бол ерөнхийд нь юу яд юм дөө Spotify shuffle дээр нь тавьчих юм дөө. Гэтэ нэрлэхгүй заавал дуу. За тэгье. За төрх юм бол заяа. Шаwarт ер нь сонсох хамгийн гоё дуу юу? За бодоод сүүлийн үед би ямар дуу зайлаа би ер нь гэс харчээ заяа. Сүүлийн үед яг эргэж байгаа хэдэн дуунаасаа гоё дуу хэллий. Би ч их олон мянган дуу сонсдог юм байгаа. Би тэгтээ одоо Apple-аас Spotify руу шилжиж бодож байгаа. Тэгээрээ. Би сүүлийн үед энийг сонсож байгаа юм байна. Энэ үнэхээр гоё байдаг заяа. Chris Brown-ы Don't Wake Me Up гэдэг байгаа. За би бараа сонсоод байх юм шиг байна. Би та хэдэд хэллийн сонсгоо. Энийг заяа та нар шавар сонсоод үзсэн. Үнэхээр сэрэн. Яа. За явлаа гэдэг шиг. За ийм дуу байна. Энэ бол гоё дуу байна. Old But Gold дуу байна. Chris Brown-ы тийм. Ер нь бол би шаварт энэ дууг болсон байгаа. Баян сонсчих чадна гэж бодож байна. За окей. За миний хоёр дахь те. За энэ бол бас сүүл асуунаа. Энэ бас амар сүртэй байна. За тэгвэл ингэж байна. Нэгэнт хөгжимтэй холбоотой юм асуусан юм чинь чиний хамгийн дуртай хөгжмийн урсгал. Би өстө амар бол юм сонсдоо ш. Тийм үү? Тийм. Би бүр рок сонсон. Одоо яштэйс хамгийн сүүлийн үе жоохон классик хөгжим сонсч вэ. Нэр тийштэй хойлоо. Four Seasons-ны Winter-ыг сонсч вэ. Vivaldi. Canon D сонсч вэ. За тэгэнгүүт нөгөө нэг би нэрийг марцчихлаа. Нөгөө Хунт нуурын нэг юм. Чайковский. Нөгөө шүн нөгөө нэг юу гэдэг чинь ямар мөн нэлээ. Тэр хэсэгдээ гардаг тэрийг амар сонсож байгаа. Ер нь бол тэт толгойд орж ирж байна.
Тэгээд ер нь бол R&B, hip hop бүгдийг сонсно уу? Би чи ер нь их үеийн алхах юм шүү дээ. Тийм шүү дээ. Сүүлийн үед л энэ үү? Тий наач. Шүн хахуйл. Чигш. Нэр нь энэ дээр бол зүгээр юу хатсан байна. Swan Lake OP20 Act 2 number 10 энэ гэдэг ингэсэн байна. Зүгээр нөгөө жүжигхийн синер тэмдэглэсэн байна. Вау. Four Seasons Winter-ыг сонсоорой гоё шүү. Тэ үнхээр гоё те. Тэр яг нэг юм дэрэн гэдэг хэсэг амар те. Тэрийг манай пластик сонсчод. Жижигд ямар наадах чинь ер нь яг юм алуурчтай кино минут дээр гардаг л юу ш төгжимдөө хэлээдсэн. Жохон psycho хүмүүсийн дүр дээр айгу юу яадаг те дэвсч явуулдаг те кинонууд. Би угаасаа тийм байна. Тийм байна. Гэтэ сонгодог хөгжмүүд бас сонсвол гоё. Хаяа нэг тийм опера дуу ч гэсэн гоё идэг штт. Тий. Ер нь тийм шүү. Бүх чиглэл дуртай. Тий. Гэтэ би бол R&B гэж хэлэх байх гэж бодсон. Тэгвэл харцангуй жохон өөрчлөгдөж байгаа юм байна. Diversify хийж байгаа юм байна. За. За ингийн эхний хоёр ийм гоё ингийн асуултууд байсан шүү. Би хоёр дахь асуулт асуугаагүй шүү дээ. Одоо асуу шүү дээ. За чи заяа. Нэг амтнан тэжээ гэж бодъё заяа. За. Гэтэ хамгийн гол нь тэжээх амтнаа чи зүүгээс тэжээ. Зүүгээс зүү дотор байдаг амтныг л сонгох юм тий. За ямар хэцүү юм бэ? What would it be? За. Окей. Яг чи миний амтны мэдж байгаа шүү дээ тий. Нэг амтан би яриад байгаа. Тэгвэл тэр бол болохгүй мэт чи зүүд байдгүй. Тэр чинь зүү. За. Биш. Биш. За би ер нь заагс магс тийжээ гэж юусэн боддгоо. Тэгэхээр заагс болохгүй. Үгүй нэр далайн юм уу усны ямар ч амтан болохгүй. Зүүд чинь өөр юу байд юм? Тэгэл моогой нэг No, тийм хүм лизер чадахгүй. Ямар сонир бодож байгааг асуулт бай. Тимон. Пумба. Тиймэрхүү амтан зүгээр юм бэ. Жохон тийм мэрэгч төрлийн амтан. Тимон ч юм уу, хэрэм ч юм уу нэг тийм хөө жижигхэн. Тимон ч ямар амт юм бэ? Тимон нэг юм зогсож байдаг амтан байна. Тэр юм нөхрөө ороод гараал идэв ш. Тэгэхээр юм жохон нөхөнд байдаг л амт юм шиг байна. Тийм ээ, тийм. Тиймэрхүү жижигвтер тэгээ юм өстэй амтан байл зүгээр юм байна. Тэгээ хэрэм орж болох уу? Тэгтээ хэрэм зүүд байд юм болов. Тийм. Тэрнээс биш тийм том амтан бол тийжэхгүй. Арслан барс марч чадахгүй. Сармагчин бүр нөө. За maybe юу? Улаан панда гэдэг лөө. Red panda гэдэг нэг амтан байдаг шүү. Тийм үү? Жижиг нэг ингээл нэг юм улаан. Амар идэгтэй амтан. За би бараа. Тийм. Жижигвтер тэгтээ юм улаан өнгөтэй. Тэр бол байж болох юм байна. Нэг юм хөөрхөн. Тэр байж болох юм байна тийм гэж бодож байна. За ингээд та нар те юм баг юу боддгийг ойлгосон баг ч. За. Миний хоёр асуулт бол ийм л байна. Миний хоёр асуултыг бодоо. За миний гурав дахь те. За. Хэр гаж асуулт асуу. Үгүй би ер нь чи амар гаж байна. Би бол амар хөөрхөн. Нас юу гэсэн ч үгүй. За тэгвэл ийм. За дараагийн асуулт заяа. Аялахыг хүсэж байгаа улс. Эсвэл амьдрахыг хүсэж байгаа улс ч байж болно. Аялахыг хүсэж байгаа, амьдрахыг хүсэж байгаа. Тий. Нэг хийсэн ч болно. Аль руу аялмаар байна, алинд нь амьдрмаар байна. Аялахыг хүсэж байгаа гэх юм бол ер нь бол Европын аяллыг хүсэж байна. Аль ч гэж байна. Герман, Итали. Яагаад гэвэл ерөнхийдөө их хөвшин улсууд шүү дээ. Тийм тий. Тэгээ гоё ерөнхийдөө яг юм. Тэр чинь одоо нөгөө яг түүхэн ингээд хадгалагдсан, одоо барилгаар ингээд хадгалагдсан байгаа улсууд байгаа шүү дээ. Яг тийм гоё юм, эстетик гоё юм. Одоо темпл юм уу? Үсэж юм тэр гос үзмээр байна. За. Амьдрахыг хүсэж байгаа улс гэх юм бол ер нь бол жоохон тийм island, tropical халуун, далайн оролцоо тий. Тийм ч уусаа you like ocean. I know. I know bitch. I know you bitch гэдэг шиг. Тийм. Би чамайг орн тийч хэлэх байх гэж бодож ирсэн. Тэгвэл халуун орн руу бол амьдэрчүүл амьдшин ч бодоод байгаа юм биш үү? Island руугаас халуун л шүү дээ тий. Яа, total opposite. Би бол хизээч барж чадахгүй. Чи Антарктид үү? Maybe Hawaii. Hawaii гоё шүү. Бэж магадгүй. Yeah. За дараагийн асуулт би л нөө. Yeah, I'm ready. Тэгч. За чи дэлгүүр нийлээ гэж бодоход юу зарах вэ?
Ямар хөтөлбөр байх вэ? За дэлгүүр нэмэлүү. За угаасаа л ер нь чамд би зөндөө ярьдаг та. Ер нь ном ликор хоёрыг тийм хослуулсан тийм дэлгүүртэй болмоор байдаг. Зөвхөн ликор стор бол жоохон буурын шүү дээ. Ер нь угаасаа хаасаагүй байдаг. Тэнгүүд ном унших дуртай юм чинь номтой хамт ингээд уншиж байгаа номтой нь дүүцүүлж архийн одоо уух юм архийн ч гэх шиг уух юм санал болгодог. Эсвэл авж байгаа вайнд нь тааруулаад энэ номыг сонирхороо гэдэг ч юм уу тийм байвал мэдгүй яад чи вайн унгаа ном уншиж байгаа ч юм уу тийм хүмүүс байвал амар гоё санагдаад байдаг болохоор тий book/liquor store. Окей. Тэ болно. Гоё санаа байна. За баярлалаа. Натэж. За би дараагийн асуулт. Наач ястаа гоё асуулт байна. I like it. За дараагийнх нь би ч яалаа сая дээрээс төсөн. За мөрөөдлийн ажил нь юу вэ? Ер нь чамд 10 жилдээ мөрөөдчихсэн ажил байдаг. Ажил мөрөөддөг шүү дээ. Бүр never юу? Never ажил мөрөөддөг байгаагүй тий. Гэтэ яг хөө зүгээр хийх дуртай юм. За тийм тал руу нь явуулчих дуртай. Яг хөө ажил гэж байгаа юм чи мэдээж хүн чинь гэхдээ ямар нэг юм хийж амьдрах юм чинь. Тэгвэл тэр хийж амьдралаа залгуулмаар байгаа зүйл чинь юу вэ? Одоо би хийх гэж байгаа юмдаа жоохон дуртай болоод байгаа шүү. За тийм юм шиг байна тий. За ер нь бол за дэд математик. Яа энэ бүртгэл санхүү бүртгэл энэ рүү дээд тоомоо үзээд айлгуур шугам зориг геометр гэж байна. За тийм геометр. За ер нь бол нэг жоохон тооны юм дуртай болоод байгаа. Жоохон чанга хатуу тийм яг accurate юм жоохон дуртай. Тооцоотой байх тийм дуртай болоод байгаа гэсэн үг үү тийм. За ямар сонирхолтой тэгвэл тоотой холбоотой юм явсан бол бас болох байсан гэж магадгүй юм байна тий. Тийм гэхдээ яг тухайн үедээ би явсан бол бас дургу хайцсан гэж байсан. Яг одоо би явж байгаа учраас бас тэрэндээ дуртай болж байгаа гэж магадгүй. Тийм энэ өндөрлгөөс харахад. Тийм ээ тийм бас юм жоохон тийм байдаг тий. За окей. Ямар сони би өстө тийм хэлнэ гэж бодоагүй. Чамайг амар өөр юм шиг баг гэж. За чи юу хэлэх вэ? Би чамайг жүжигч боддог. Би дуулсан болох гэж байсан. Уран гуулгалт. Юу шүү дээ. Тий. Цэнгээд бүжиг. Лаалаа. Гэтэ би яад чи амар тийм эмгтээлэг мэрэгжил хийх байх гэж бодлоо. Somehow feminine мэрэгжил 100 мөн гэсэн юм чи магадгүй florist ч юм уу тий. Тиймэрхүү. Эсвэл юм хувцас дизайн I don't know тий. Тиймэрхүү төрлийг хэлж магадгүй гэж бодсон юм. Тэгсэн ч юу. Тэгэхэд бас өөр. Гэхдээ тийм хүн бас яг нэг юмд ингээд дуртай чи юунд дуртай вэ гэх тэгэнгүүт яг юм тийм хөвсөмтгай байгаад байгаа байхгүй хариулт нь тийм тэгэхээр ер нь бол амар өөрчлөгддөг. Дуртай гэж асуух юм бол амар ерөнхий болоод байгаа тий. Тэгээ олон юм. Надаас энэ асуултыг нэг 10 жилийн өмнө асуусан дөө. Шаал өөр юм хэлэх. Fashion design. Дуу чинь ингээл тиймэрхүү юм хэлсэн. Одоо бол миний сонирхол бас амар шал өөрлөлдсөн. Тийм ээ. Үнэ би өөрөө ч гэсэн хариулж чадахгүй л асуулт байна. За тэгснэ надаас асуу тий. Чадахгүй байгаа байхгүй юу? Нас. За. Зэрэг асууя оо тийш. Юу гэдэг вэ? Чиний мөрөөдлийн дэйт. За одоо нэр юу? Алаг нэр юу? Тэс ийм мөрөөдгүйч би мэдчихэйна. Ер нь мөрөөд тэрийг яг мөрөөдөд байх жоохон. Чиний мөрөөдлийн дэйт юу? За юм биш шүү. Тийм нар жаргах үе да. Халаа ирэх тэр намтай нэг залуу. Ти яг тэр нөгөө вайн ирсэн. Нөгөө богдуу мужийн Ста Cabernet Sauvignon билүү тэрийг ярьсан. Ядраад. Тэгэл нар яг шар өнгөөр тийм балай боддгоо шүү. За. Тэр жааш. Тэр боддог болсоо тас насуугаар. За. За чи циркт ажилд орлоо заяа. За. Яг ямар төрлөөр чи үзүүлдэг хүн болох вэ? Байсан бэ юу? Цирк байсан бол би магадгүй юу? Яг хоёр юм болгоод толгойд орж шиг. Гэтэ яаж ч утсан magician аха. Вау. Ичид үзүүлдэг. Nice. Ичид гэдэг үлгэр шүү дээ. Ил. Ичид гинэ. Өрийгөө та. Яа, фэригээ ботчих юм байна.
ил бүзүүлдэг тийм хүн байж. Би нөгөөдхөнд ойлгох. За ийж шидүү. Гэтэ ер нь бол би яг magician бол болж байна. Ил бүзүүлдэг. Илбий үзүүлбэр надад амар гоё байсан баха. Nice. Тий. Нэг тийм уран нууралтын хүмүүс бол амар их бидээ стресс авдаг юм санагддаг болохоор тэрийг бол сонгохгүй байсан. Мэдээж гоё юм. Уян налрахаа битэйсэн бол гоё л ахал та. Гэтэ тийм гоё биш байсан. Яг өөрөө өдөр тутам хийхэд тийм гоё биш байсан баха. Тэгээ морж ортой үзүүлбэр үзүүлж байгаа хэцүү бах. Тий. Яаж утсан? Magic тий. Тэр чинь бүр тийм каризматай бас гоё шүү дээ. Ямар гоё асуултаа I like it. Зүгээр би угаасаа л за миний дараах за яана би чиний амар хөрхөн фан гоё хөнгөн гоё байна. Би нэг жоохон чи жоохон юм баг насыг чинь өдөөсөн тэгч. За тэгвэл юм бэ зэ юм. Хин амар хэцүү асуулт нэгтэй яг асууч яасан чи яа тэгч. За Joy-ийн хувьд зэ юм. Чамд ингээд хамгийн чухал хүнд байх ёстой чанар гэж байгаа юу? Бага. Гэхдээ надад уу? Үгүй бус хүмүүс чиний 90 тойронд байгаа хүмүүс те ямар зан чанартай байх ёстой. Одоо нэг тийм best чанар биш. Амар олон янзын чанарууд байгаа шүү хүмүүсийн. Тэрнээс энийг л би хамгийн түрүүнд value хийж боддог гэсэн юм байна. Яг газар дээрээ буусан зан чанартай хүмүүс л юм. Хитрхи нэг тийм тэнгэрийн юм яриад байдаггүй. Худлаа том юм яриад байдаггүй хүмүүс үү? Яг амьдрал дээрээ үний эрэхтэй яг тийм биш мөртлөө өөрөөсөө хитэрсэн юм яриад байдаг хүмүүс идэг шүү дээ. Тиймэрхүү юм. Биш зүгээр л яг гоё өөрөөрөө байж чаддаг. Юу байгаад хангалуун тэгээ тэрүүгээрээ л яг байдаг тийм. Яа тийм том ярьдаг хүмүүс бас амар тэнэг байдаг шүү. Яа үнэ. Эртэжүүд том юм ярина. Охтууд бол бүр нэг юм одоо юу гэдэг хэрэгэл брэнд ярих гал байдаг нэг тийм хүмүүс бас амар хэцүү байдаг тийм. Яа гэтээ тэрний цаана бас нэг юм ахтаархал байгаад байдаг. Тийм эсвэл дутуугийн комплекс ч юм уу. Эсвэл энэ ярьсан байгаа ч юм уу. Тийм яхаараа юм биш үү тийм. Гэсний амар санаанаас юм зөхөж ярьдаг ч юм уу. Мөрөдлөө яриад байгаа юм шиг. Мэдгүй надад ер нь жоохон нэг тийм амьдрал дээр бууцсан зан чанартай хүмүүс. Cool гэж яриад байгаа шүү дээ. Тийм хүмүүс. Тийм зан чанартай байвал ер нь бол харьцаад явчихад амар санагддаг. Бас зүгээр. Тийм байна. Тийм. I agree. За. Дахиад нэг тийм сонирхолтой асуулт бэлдсэн. Чи заяа өөртөө худалдаж авч исэн хамгийн бүр хачин юм юу вэ? Зүгээр юм хачин юм худалдаж авч исэн үү? Хачаач юм их авдаг да. За ч ямар асуулт их олон хачин юм авсан үний хувьд. За weird үү те. Юу аа. Гүн штэ тэр мөр чи одоо хамгийн энгийн юм болох гэдэг гэдэг шиг. Гүг. За тооч. За weird штэ сонин гаж юм уу? Тийм. Тэгээд би өөрөө тэрийг ашиглаж би юм их баг худалдаж авд юм байна. Ингээ бодоход тэгээд аваад хэрэглээгүй юм бараг байхгүй байна. За яг weird гэхэр сонин. Гэхдээ яг аваад хэрэглээгүй өөрөө хэрэглэх хэсгээ сайн мэдэхгүй байж авсан юм гэвэл нөгөө тайраа хүзэр авсан юм байна да. Анхных нь авсан тайраа хүзэр маань биш. Сүүлд ингээд нөгөө юу яасан ахгүй шулам арцаас захиж авч исэн би. 2 өөр хүзэр. Тэгээ би яагаад одоо бодохны өмнөх нь байсаар байна. Дээрээс нь би өөрөө амар тийм стади хийгээд тайраа уншдаг болохгүйгүй байснаа яагаад авснаа ойлгоогүй. Тэгээ одоо I have 2 more тайраа. Уншдаг бүртлөө тийм авцсан тий. Тийм. Яг уншиж гэж бодоогүй. Тэнгүүд байгаа болохоор нэг заа окей нэг эргүүлж нэг харъя гэж бодож эхэлж байгаа гэх юм. Бүр амар сонирн байгааз. Тийм ээ. Тэр чинь бас тэгтээ нэрээ сонирн шүү дээ. Сонирн тийм. Тэгээ нэг догдлоод юм уу яасан. Амар санагдал захиал хөргүүлэл аваал. Тэгсэн шүү. Бусдаар юу гайгүй дээ. Тэр ч гоё юм лээ. Тайраа үзэр гоё юм лээ. Тэгтээ сонирхолтой тий. Гоё үед гоё. Одоо нэг байгаа юм чи одоо үзэндээ хэрэглэндээ гэдэг шиг. За миний сүүлийн асуулт болох гэж 1 2 3 4 5 6 тийм ээ. За сүүлийнх нь ч гэсэн амар жоохон би энэ асуултыг жоохон амар тийм өөрөө жоохон dark үед асуулт бодсон юм. Йоо. Нас ийм асуулт чи жоохон dark үгүй юу? Dark биш үү дээ. Байл та чи гэж.
Харин би ч угаасаа жоон дарк гэдэг юм биш үү гэдэг шиг. За сүүлийн асуулт заяа. За. Тэгж. За хэрвээ заяа амьдралдаа харамсдаг юм байгаа бол юунд хамгийн их харамсдаг вэ? Нэг зүйлийг харамсал юм. Тэгж. Нэг айгүй харамсдаг нэг ирдэг. Нас ёо. Лёо лавс рунгаа маа юм уу хайши. Амар бичдэг тий. Нулимсны ямар юм нулимс сэтгэлийн ямар юм гэдэг лээ. Сэтгэлийн угаад гэж юм гээл амар үгчдээ ш тэр хүн. Тэрийг сонсож байгаагүй амар шүлэг. Харамсдаг юм аа. Ёо ямар хэцүү юм бэ. Чи өөрөөсөө асуусан юм шиг надад чигш. Тэгвэл амар тийм гоё юу байх гал бас сони штэ хариулах emotional юм болох гэж байгаа юм. Нас харин тийм ээ тэгсэн энэ подкастыг жоох emotional болох гэдэг юм байна. Үгүй штэ яа. Тэ байхгүй тэр байхгүй штэ. Бэжээ. Нэг гоё том харамсдаг юм байл хэлчих. Тэгчих. Том харамсдаг юм байхгүй. Би тэгэл ерөөхдөө өөрийнхөө сэтгэл санааг тэгэл засаа явцдаг болохоор тэр үе тэгчдэг үедээ гэж бодож исэн юм. Хэрвээ би тэгсэн бол одоо бас яг юм байхгүй ч юм. Ч юм уу. Гэл бодчихдаг шүү дээ. Өөртөө бас нэг буруу хүүгүүд үгүй. Тэгэл яг өөрөө шийдэл өөрөө юм хийцэн, өөрөө ингэж хийцэн болохоор ч тэгэл. Нэг харамсаад идэх юм байна. Нэг юм хийцэн юм шиг тий. Амар том юм хийцэн юм шиг. Ямар болохоо эзлэе. Тийм ээ тэр дэлгэрээсэл контент болгоалдаг байсан. Яа энэ контент. Тэгэл яг шийдвэрүүд бас буруу гаргасан шийдвэрүүд бас байгаа. Тэгтээ. Яг одоо өөрийнхөө тухайн зөв гэдэл гаргаж ирсэн шийдвэрүүд ч юм. Яах вэ? Тийш тий. Ер нь бол нэг тэмсвэртэй бол юу байхгүй. Харамсал. Тийм харамсал. Гоё өдөр гоё шүү. Энэ бас зуны үйл дуртай. Чи зөв өнөөдөр л надаас юм асуучлаа. Өглөө амар гоё байсан л та. Өнөөдөр өглөө амар гоё гэсэн учраас өнөөдөр гоё лээ. Жохон ийм үед асуусан бас хэцүү л лаа. Бас өөр юм ярьж магадгүй. Тэгж. За. Нэг асууцгаа. За би энийг ч бас асуух байх уу? Энийг бид яад энэ листэнд оруулж байгаа ч шүртэй. Бас нэг тийм аа. Бид за ийм асуулт ирсэн юм аа. Чи яг одоо намайг юу бодож чинь гэж бодож байна? Би чамайг яг одоо чиний юу бодож байгаа юм? За би нэг бодох яа. Бодцсон уу? Тийм. Унших гээд байгаа штэ. Бодцсон уу? Ич дээрээ нэг. Би яа нэг ич жатгаараа нэг хараад. Ич дээрээ нэг хараад тиа. За. Чиний бодож байгаа юм уу? Угаасаа чи амир өнөөдөр өглөө гоё өвцсөн бол гоё юм бодож байгаа. Өглөө гоё исэн болохоор гоё юмнуудаа бодож иж магадгүй. Эсвэл ер нь хийх юмнуудаа бодож байгаа л ахал та дараа нь. Подкаст эдитлэх тухай бодож байгаа. Kind of. Тийм ямар нэр хөө. Гэхдээ биш. Дас. Яг энийг бол яг хийн. Гэхдээ биш би яг нэг зарим нэг тухай бодсон юм аа гэж. Ямар бол орой хоолндоо хийгүүл гэж бодчихлаа чи. Хоол at least said заяа ямар зарим гэж хэлсэн шүү. Тэгэхээр ч ямар ч юм идэх тухай бодсон байх. Идэх юмны тухай яг ярих гэжсэн ярьдаг сая яг ярих гэж бодчихсон. Миний ээлж хатаг аялаад байна шүү. За дууссан уу? Босоо. Миний 6 асуулт босоо. За ямар хөөрхөн фан хэллээ шүү. Хөөрхөн лээ шүү. Яг хөө random юм чам. Гэтэ угаасаа ингэж хизээч ийм асуултууд би бол жоохон funny marker юмнууд бэлдсэн. Тийм байна. Хөөрхөн байна. Асуултууд ийм асуултууд нэг асуудаг юм чинь гэж бодоод. Би бол зүгээр random ганц хоёр энгийн уйлрал дуртай өнгө тийм хүн бодож байгаа л. За яг ганц хоёр юу жоохон тийм сонирхолтой бодуулсан асуулт асууя гэж бодоод. Ганц хоёрыг бэлдээл тэгээл. За сонирхолтой. Амар сонирхолтой. Хөөрхөн дугаар болчлоо. I like it гэдэг. За. Хугацаанд ч гэсэн ер нь дэжгүй. Нэг урт биш. За тэгээд next episode-оор уулзъя да. Бид хоёрыг ер нь ямар шүү
майндсеттэй хүмүүс вэ гэдгийг бэлдсэн асуултаас нь бараг харсан байхаа гэж бодож байна. Тийм. Өөртөө гоё асуулт бас бэлтэлцээд хийж үзээрэй найз нөхдөөрөө. Гоё яж магадгүй юм шиг байна. За. За дуусгах тийм. Дуусгая. Bye. Bye.